Дэлхий бидний бодож байгаагаас ч илүү том, бас нууцаар дүүрэн байдаг. Өөр гараг дээр байдаг мэт харагдаг байгаль орчинтой газрууд их бий. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээрээ дэлхийн хамгийн хачирхалтай, харь гаригийн юм шиг харагддаг газруудыг танилцуулъя. Решатын байгууламж. Решатын байгууламж буюу ихэвчлэн Сахарын нүд гэж нэрлэгддэг энэ газар нь Мавританы Сахарын цөлд оршдог үлээ. Ойролцоогоор 40 км өргөн. Маш том учраас зөвхөн дээрээс нь дроноор эсвэл онгоцоор л бүтэн харж болно. Олон жилийн турш элсэн цөлийн дээгүүр нисдэг нисгэгчид үүнийг газар зүйн зүг чигийн тэмдэг болгон ашигладаг байсан бол ISS буюу олон улсын сансрын станцын сансрын нисгэгчид дугуй цагиргуудыг анх гэрэл зургаар буулгасан байдаг. Дээгүүр нь явхад тод харагддаггүй. Харин игц дээрээс нь харвал амьтны нүд шиг эсвэл харь гаригийнх мэт харагддаг. Энэ хэлбэр нь гүн илэгдэлд орсон геологийн бөмбөр бүтээцлэл юм. Эрдэмтэд анх Решатын бүтцийг дугуй хэлбэртэй болохоор нь солируунж үүсгэсэн гэж бодож байсан. Гэвч судалгаагаар энэ байгалийн гаралтай болох нь тогтоогдсон байна. Гэвч үнэндээ олон давхар чулуулаг давхаргын бөмбөр хэлбэрийн бүтэц бөгөөд хатуу чулуулаг нь өндөрлөг хяр үүсгэж, зөөлөн чулуулаг нь илүү хурдан илэгдэж, ингэснээр тод цаграх хэлбэрийг бий болгожээ. Эргэн тойронд нь юу ч байхгүй хоосон. Бас хүн ам маш сэрэг тул ийшээ очиход маш хүнд аялал болдог. Хамгийн ойрхон сойронгууд нь жижиг, бас хоорондоо хол зайтай байдаг. Энэ газар нь тийм ч тод өнгөтэй биш ч түүний аврах хэмжээ, төгс хэлбэр, орон зайгаасаа тусгаарлагдсан байдал нь Сахарын уудам хавтгай талд харь гаригийн бүтээлмэт сэтгэлдлийг төрүүлдэг. Геологчдын үзэж байгаагаар энэ бүтэц үүсгэхэд галтуулын чулуулагын давхаргыг дээш түлхэхэд нөлөөлсөн байж болох аж. Решатын бүтэц нь өнөөдөр идэвхтэй галтуул биш ч гэсэн ил гарсан чулуулагын давхаргууд нь эртний орчны өөрчлөлт цаг хугацааны дарааллыг илтгэн харуулдаг байна. Lençóis Maranhenses үндэсний парк. Бразилд орших үндэсний парк нь маш үзэсгэлэнтэй, өөр гарагийн газар мэт харагддаг байгалийн гайхамшиг юм. Энэ газар ойролцоогоор 1500 м2 хэмжээтэй. Энтхийн цагаан айлсан манхнууд дунд мянган болор мэт тунгалаг цэнгэг устай нурууд оршдог. Дээрээс нь харахад үнэхээр үлгэр юм шиг. Салхиар сийлэгдсэн хязгааргүй үргэлжлэх цагаан айлсан манхнуудын дунд хөх, ногоон онгоор солонгорох усан толд мэт нурууд тархан харагддаг. Харахад зөл мэт боловч энэ нутаг 1-р сараас 6-р сар хүртэл их хэмжээний хурд тунц буудаг. Илсэн манхнуудын дор чулуурхаг давхрах байдаг тул борооны ус шингэлгүй манхнуудын хооронд хоримтлагдан эдгээр нууруудыг үүсгдэг байна. Нууруудын гүн дунджаар 3 м орчим ба хуурай улирал эхлэх хүртэл хэдэн сарын турш усаа хадгалж чаддаг. Намагт зарим төрлийн загаснууд амьдардаг. Тэд хуурай улирч чаварт нуугдан амьд үлддэг байна. Энтхийн өнгөний хослол, цагаан айлс, хөх ногоо усны тод ялгарлал нь гэрлийн тусгал, усан дагуулгадаг эртсийн найрлага зэрэгээс шалтгаалan байнга өнгө нь өөрчлөгддөг. Байгалыг хадгалахын тулд аялагчид тусгай зориултын машин эсвэл голоор нь завиар явж очих боломжтой. Энд асфальтын зам байхгүй. Мөн хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд мотор тээврийн хэрэгслүүдийг ихэнхийг нь хатуу хязгаарладаг. Энэ бүс нь нүүдлийн шувууд болон бусад ан амьтдын амьдрах орчин бөгөөд нойтон ба хуурай улирлын зааг дээр экосистем нь эрс өөрчлөгддөг байна. Ховор гидрологийн нөхцөл, өвөрмөц геолог, үтслэнт баялаг өнгө төрхөнд уг газрыг харь гаригийн мэт сэтгэл төрүүлдэг газар болгосон юм. Улиниан байгалийн үзэсгэлэнт бүс. Хятадын Хунян мужид орших Улиниан байгалийн үзэсгэлэнт бүс нь ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд 3000 гаруй нарийн өндөр элсэн чулуулагын баган мэт элементүүдээрээ алдартай. Эдгээрийн ихэнх нь 200 м-ээс дээш өнтертэй. Энэ байдал нь уг газрыг харь гаригтай киноны үзэгдэл шиг болгож харуулдаг. Эдгээр багнууд бүгд байгалийн гаралтайч тэдний босоо хэлбэр, нягтрал нь яг л чулуулгаар бүтсэн харь гаригийн ой мэт харагддаг байна. Ихэвчлэн кварцын элсэн чулуунаас бүрдсэн бөгөөд хэдэн зуун сая жилийн өмнө үүсэж, ус салхины илэгдлэр зөөлөн давхаргууд нь арилж, хатуу хэсгүүд нь босоо цамхаг хэлбэртэйгээрээ үлдэж чадсан юм. Чиглэг дулаан уур амьсгал нь ургамал ургах таатай орчинг бүрдүүлж, багнуудын орой дээр жижиг мот, бут цөөгүүд ургасан байдаг. Тиймээс тэд яг л агаар төвч буюу ногоон арал мэт харагддаг. Энтхийн хамгийн алдартай нэгэн бүтэц бол Өмнөд тэнгэрийн баг нь бөгөөд энэ нь 2009 онд гарсан Аватар киноны зураг авалтыг хийснээрээ алдартай. Аватараас ч өмнө Хятадын уран бүтээлчид, яруу найрагчид, зураачид, аялагчид эртнээс биширсээр ирсэн билээ. Үүнээс гадна энд гүн хавцал, агуй, хүрхрээ, урсгал гол горих ихтэй бөгөөд тэдгээр нь бүс нутгийн биологийн олон янз байдал чухал үүрэгтэй. Хэрвээ та аялахыг хүсвэл явган замын аяллууд, дүүжин тээвэр, шилэнгүүрээр дамжин гайхамшигтай үзэсгэлэнт тогтцоодыг дээрээс нь толдох боломжтой. Түүнчлэн энэ бүс нь Жанжижи их хавцлан шилэнгүүрээрээ алдартай бөгөөд дэлхийн хамгийн өндөр, хамгийн урт шилэнгүүрүүдийн нэг юм. Жуулчдын тоо өсөн нэмэгдэж байгаач. Байгалаа хамгаалах асуудал нэн тэргүүний зорилт хэвээр бөгөөд хог хаягдлын менежмент, хязгаарлалтын дүрм журам өндөртэй байдаг. Pamukkale. Pamukkale гэдэг нэр нь турк хэлээр хөвн цайц гэсэн утгатай бөгөөд энэ Туркийн баруун өмнөд хэсэгт орших байгалийн гайхамшиг юм. Энтхийн хамгийн алдартай зүйл бол гялтгансан цагаан шаталсан террасууд. Тэдгээрийг эрдэс баялаг,
Халуун аршаан ус мянган жилийн турш бүрэлдэн үүсгэжээ. Уулын бэлрүү цувран буух эдгээр шатлсан хэлбэр нь яг л царцсан хүрхрээ мэт харагддаг бөгөөд гүйхэн хонхорт нь дулаан ус цуглардаг. Холоос харахад энэ цагаан онг үе давхарласан хэлбэр нь яг л өөр гаригийн мөсөн ертөнц шиг сэтгэлдлийг төрүүлдэг. Гэтэ энэ газар нь далайн дундад тэнгисийн дулаан уур амьсгалтай бүсэд оршдог. Террасууд нь травертин хэмээх шохон төрлийн чулуунаас бүрддэг. Энэ нь олон мянган жилийн турш урссан уснаас ялгарсан кальцийн карбонатын тунц хоримтлагдсан гэсэн үг юм. Халуун ус газар доороос Цельсийн 35-аас 100 градусын орчим халуунтайгаар оргилж гарч уулын бэл рүү урсгахдаа хөрч, ууршин ингэснээр эдгээр чулуулаг үе давхаргууд айжмаар бий болж байнга шинжлэгдэж байдаг. Памуккэла нь эрт дээр үеэс аршаан совиллын газар байжээ. Түүний дээр Хиераполис хэмээх хотыг фригинчүүд байгуулж хожимд Ромод өргөжүүлсэн байна. Хиераполисын туйр донд сайн хадгалагдсан үлдсэн театр, оршуулгын газар, халуун усны барилга байдаг бөгөөд тэдгээр нь халуун аршааныг ашигладаг байв. Памуккэла нь геологийн төдийгүй археологийн хосгүй үнэт дурсгал учраас ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн. Гэвч 20 дугаар зууны үед аялал жуулчлалд хяналтгүй өсөж, террасууд дээр зочд буудал барьж, байгалийн бүтцийг нь ихээхэн гэмтээжээ. Хожим нь Туркийн засгийн газар хамгаалтанд авч, арга хэмжээ авч, буудлуудыг буулгаж, орцыг нь хязгаарлаж, тодорхой хэсгүүдэд л хүмүүсийг хяналт өндөртэйгээр хөл нүцгэн алхах, усанд орох боломжийг олгодог болсон. Flay Geyser. Flay Geyser нь Америк нэгдсэн улсын Невада мужийн Black Rock зүйлд байрладаг. Жижигхэн боловч нүд булаам газрыг тусгай лабораторид ургуулсан мэт харагддаг. Энэ жагсаалтын бусад газруудаас ялгаатай нь Flay Geyser нь байгалийн болон хүний үйл ажиллагааны санамсаргүй хослолын үр дүнд бий болсон юм. 1964 онд нэгэн геотермийн эрчим хүчний компани энэ бүс нутагт туршилтын өрөмдлөг хийж худаг гаргажээ. Тэд халуун ус олсон боловч эрчим хүч гаргахад тохиромжгүй байсан тул худгаа тэр чигээр нь орхисон байна. Цаг хугацаа өнгөрхийн ирээр эрдэс бодисоор баялаг халуун ус худагнаас оргилж хөрөх үедээ кальцийн карбонат болон бусад төрлийн эрдсүүдийг хоримтлуулан өнөөгийнх шиг гайхамшигтай конус хэлбэрийг бий болгожээ. Flay Geyser-ыг өөр гаригийн бүтээл мэт харагдуулдаг зүйл нь түүний өнгө болон бүтэц юм. Халуун усны тогтмол урсгал нь термофил замаг ургахад тохиромжтой орчныг бүрдүүлдэг. Эдгээр замаг нь дулаан, эрдэс баялаг орчинд ургаж, улаан, ногоон, шар өнгөөр туяарч цөлийн бор хөрсөөс эрс ялгадаг. Гейсер нь харьцангуй жижиг. 1.5 м орчим өндөр боловч тасралтгүй халуус оргилж, ойр орчимдоо шаварлаг террас, жижиг нуурыг үсгдэг. Өнөө үед Flay Geyser нь Burning Man Project байгууллагын эзэмшлийн ховын газар дээр байрладаг. 2016 онд тус байгууллага гейзерийг хамгаалах болон байгаль орчны төслүүдэд хэрэгжүүлэх зорилгоор энэхүү газрыг худалдан авсан байна. Гейзерийн улаан, ногоон, шар өнгө, тасралтгүй уур савсах ус, цөлийн дундах байршил нь үүнийг дэлхий дээр хамгийн жижиг боловч хариг аргийн мэт газар нутгуудын нэг болгожээ. Flay Geyser руу хязгаарлагдмал байдалтайгаар хүмүүсийг нэвтрүүлдэг бөгөөд зөвхөн жилийн тодорхой улиралд зохион байгуулагддаг аялын бүлэгт нэгдэж очиж болдог байна. Энэ хязгаарлалт нь гейзерийн эмзэг бүтэц, эрдэс давхаргуудын хөдөлгөөн, эвдрэл зэргээс нь хамгаалдаг. Дээрэс нь харвал гейзерийг хүрээлэн гүйхэн усан толионууд нь геотермийн хачин хэлбэртэй хээ угалж үүсгдэг бөгөөд энэ нь Невадагийн цөлийн дунд яг л өөр гаригийн урлагийн бүтээл шиг сэтгэлдлийг төрүүлдэг. Dead Flay. Dead Flay нь Намибийн Набим Науклус үндэсний парк дотор байрладаг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн өндөр элсэн манхнуудаар хүрээлэгдсэн цагаан шавран хонхор газар юм. Түүний ер бусын дүр төрхийг ихэвчлэн шинжлэх ухааны уран зөгнөлт киноны үзэгдэлтэй зөвөрлөдөг. Dead Flay гэдэг нэр нь үхчихэлбэл үхсэн намаг гэсэн утгатай. Энэ газар нэгэн цагт амьдрал эд бужигнж байсан ч сүүлийн хэдэн зуун жил бүрэн хатаж ширхсэн байна. Эрт үед энэ газрын дэрэгдэх гол үерлэж гүйхэн нуур хэсэгт тэмээн хатхан мод гэх урмал ургадаг байжээ. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд элсэн манхнууд нүүдлэлж голын урсгалыг хааснаар ус тасарч моднууд хатаж үхсэн байна. Харин туйлын хуурай уур амьсгал нь ялзарлыг зогсоож моднуудыг 600 гаруй жил босоо чигээр нь хадгалж чадсан. Хар хүрэн хуурай моддын сүдэр, цагаан шаварлаг ёроол, улаан улбар ирсээр хүрээлэгдсэн учраас яг л уран зураг мэт харагддаг. Dead Flay орчмын манхнууд дэлхийн хамгийн өндөр тооцогддог. Зарим нь 300 метрээс дээш өндөртэй. Элсэн төмрийн баялагын найрлагатай тул тэдгэрийн өнгө нь нар мандах, мөн жарах үед гэрэлт улаан хүрэн өнгөтэй болж туяарч харагддаг. Шавран гадраг, үгсэн моддын хар сүдэр, улаан манхнуудын тод өнгөний ялгарл нь боддоор харсан ч итгэмээргүй хийсвэр харь дүр зургийг бүтээдэг. Энэ газар хүн амьдрах тохиромжгүйч элсэн цөлийн нөхцөл дасан зохицсон амьтад болох орог зээр, тэмээн хяруул, жижиг хөхтэй амьтад амьдардаг. Жуулчид ихэвчлэн оффроуд жипээр паркийн хаалганаас очиж дараа нь манханд авч алхасаар Dead Flay-д хүрдэг. Гэхдээ олон хүнд хамгийн гүн сэтгэл төрүүлсэн зүйл бол маш чимээгүй, тусгаарлагдсан мэт нам гүм орчин юм. Энд хөл тавих мөч бол яг л өөр гариг дээр буусан мэт мэдрэмжийг төрүүлдэг байна. Vermilion Cliffs үндэсний дурсгалт газар. Америк нэгдсэн улсын Аризона мужийн хойд хэсэг
Ютагийн хил орчимд орших энэ газар нь ойролцоогоор 121 мянган га талбайг хамаарсан аврагтан байгалийн тогтцсон юм. Түүний давхаргаж чулуулаг, эргэлцсэн хээ угалз бүхий өнгөний судлууд нь яг л хин нэгэн будчихсан мэт харагддаг байна. Энтхийн хадан гиса, хавцал, өндөрлөг болон ширэг газар нь сая жилийн турш илэгдэж, ус ба салхины нөлөөгөөр үүссэн. Уулын хадан ханануудын улаан, ягаан улбар шар, цагаан өнгө нь нарны өнцгөөс шалтгаалan цаг тутамд өөрчлөгдөж, хорон бурч шин дүрх төрхийг бий болгодог. Хамгийн алдартай тогтц бол Day Wave буюу долгио нэртэй элсэн чулуулгын бүтэц юм. Энэ толгоор долгиосон мориу хэлбэртэй тод зураастай чулуунууд хиймэл мэт харагддаг. Энэ газар нь дэлхийн гэрэл зураг хамгийн их авагддаг байгууламжуудын нэг болсон тул өдөр бүр зөвшөөрлийн суглааны системээр нэвтрэх эрхийг олгодог. Энд мөн Coyote Buttes, White Pocket, Paria Canyon зэрэг өөр бүсүүд бий. White Pocket нь олон өнгийн эргэлцсэн чулуулаг хээ угалзаараа алдартай. Харин Paria Canyon олон километрийн турш үргэлжлэх нарийн мушгирсан хавцлуудаараа нэрд гарсан байна. Байршлаасаа болоод энд асфальтын зам бараг байдаггүй. Аялал хийхийн тулд сайтар бэлтгэж, оффроуд тээврийн хэрэгсэл шаардлагатай. Rotorua бүс нутаг. Шинэ Зеландын хойд аралд байрлах Rotorua бүс нутаг нь дэлхийн хамгийн идэвхтэй геотермийн бүсүүдийн нэг бөгөөд уур савсан нүхнүүд, халуун шаврын тогоо, хурц өнгийн аршаан усан нууруудаараа алдартай. Гүний усыг доор нь байрлах магма халааж, халсан ус нь ориглон гарч ирж олон төрлийн геотермийн үзэгдлийг үүсгэдэг байна. Тэр чигтээ галтуулын бүс дээр орчдог. Өнгөлөг ус, тасралтгүй гарах уур, хөхрийн үнэр нь энэ газар нутгийг яг л өөр гаргийн мэт болгодог. Хамгийн алдартай газар нь халуун гайхамшиг ертөнц нэртэй геотермийн цогцлбор юм. Энтхийн эрдэс бодисын хоримтол нь бараг итгэмээргүй өнгийн усан хүрээлэнгүүдийг бий болгожээ. Жишээлбэл Champagne Pool нь гүн ногоон хөх өнгийн ус. Хүрээ нь хүрэн улбар шар тунтастай бөгөөд энэ Mishak ба Sodium сульфидын нэгтлээс үүссэн. Ойролцоох артист паллет буюу зураачийн паллет нь усны урсгалаас шалтгаалan өнгө нь байнга өөрчлөгддөг. Халуун шаврын тогоонууд нь тасралтгүй халуун шавар цацран буцалж орчныг бүрч итгэээс хачин болгож өгдөг. Rotoruад мөн Pohutu гейзер хэмээх өмнөд хагас бөмбөрцгийн хамгийн том гейзер байдаг бөгөөд тэр нь 30 м өндөрт хүртэл оргилж чаддаг. Хотын ойролцоох газруудад уурын амс руу тархан байрлаж хүмүүс шууд гейзерөөс хүрдэг нь байгаль ба хүний өдөр тутмын амьдралын өвөрмцнийг нэгдэл юм. Энд бүр нийтийн цэцэрлэгт хүрээлэн дунд уур савсах нуур, халуун аршаанууд байдаг. Маори үндэстэн энэ бүс нутад олон зууны турш амьдарч ирсэн бөгөөд халуун аршааныг хоол хийх, усанд орох, дулаацах зэрэгт уламжлалт ёсоор ашигладаг байжээ. Тиймээс Rotorua-гийн байгалийн гайхамшиг нь геологийн төдийгүй соёлын маш том өв юм.